зурагтайгаан төлбөрийг өөрөө сонирхлоороо манга, комик зурж агаад төлбөрөө төлж байсан. Намайг Амар Төвшингийн Азтай гэдэг одоо 21 настай шүтээсийн барилга архитектурын сургуульд архитектурын чиглэлээр суралцдаг оюутан. Тэгээд хичээлийнхаа хажуугаар сонирхлоороо комик зурдаг. 16 оноос Most гээд сэтгүүлд ажиллаж эхлээд яг манга зурх явцдаа Omake буюу ер нь бол Япон маягийн комик стил гэсэн үг зурж эхэлсэн. Тэгээд өмнө нь зурж исэн зургууд бас суралцаад интернетээс өөрөө ирэл хайгуул хийж агаад ер нь л өөрөө сурсан байна. Ер нь зурдаг ажил хийдэг хүмүүсийн даваа тал нь гэх юм бол хаанаас ажиллах боломжтой байдаг юм гэдгийг сайн их ойлгож авсан. Бас ер нь өөрт тухтай хамгийн тухтай байж болох газар бас хийх боломжтой. Кофе шоп суугаад ч юм уу гадаа дуртай саадандаа суугаад хийчих боломжтой. Яг дунд ангитаа ороод аягүй их нөгөө аниме үзээд аниме манга чиглэл ер нь дуртай болсон. Ёмоя да. Get ready for it. Зөвхөн ингээд энийгээ дөнгөрөөсөө энэ зургийг хараа зүгээр төрийнхээ стрессийг мартаа зурж аргалтай болоод өнгөрөөгөөсөө гэсэн зургнууд бас байгаа. Гэхдээ бас хажуугаар нь яг нөгөө яг сэтгэлээс гарсан зургнууд бас байдаг. Одоо олон жилийн хугацаанд мэдэрч исэн зүйлсээ эсвэл өөрийнхөө алдчихсан зүйлсийг ч гэдэг юм уу. Одоо миний пэйжийн дагдаг хүмүүс аудиенс нь болохоор хөвчлэн өсвөр насны охтууд байдаг учраас тэд нарт жоохон ч гэсэн хэрэгтэй зүйлсийг өгөхийг хичээдэг. Бас нөгөө нийгмийн тулгамцсан асуудлуудын талаар бас хаяа зурхыг хичээдэг. Манай аавын талын өвөө зураач хүн байсан. Тийм хамтдаа ер нь зураад өвөөгөөс ер нь аягүй тийм будагны затан канвастын тас будагны үнээр аягүй хүнэртдэг. Тэрэнд би аягүй дуртай байдаг байсан. Тэгээд ганц зураг зурхад аягүй сонирхолтой дуртай байдаг гэсэн болохоор цаашдаа ч гэсэн зураад явсан. Зургаас шантарч исэн болмоор үед бол нэлээд байгаа. Тэр нь яг юунаас дараа нь ингээд тэргээд туусныхаа дараа бодож байгаа шүү дээ. Яг юунаас болоод ингэсэн болоо гэж бодонгууд миний ингээд зургийн чадвар энд байгаад идэг. Харин нөгөө төсөөлөн бодох миний зурхыг хүссэн юм болохоор энд байгаад идэг. Энэ хоёрын хооронд ингээд зай гараад огтлолцохгүй. Тэгээд миний зураг ингээд нэг тийм миний сэтгэлд хүрэхгүй байх үед яг тгий шандрах мэдрэмжүүд аягүй их надад аягүй их орж ирдэг байсан байлээ гэдгийг ойлгосон. Энийг хөгжүүлэхийн хажуугаар давхар зурх чадвар дээрээ бас аягүй их ач холбогдол хэрэгтэй. Харин хүмүүсийн яаж хүлээж авдаг тал дээр нь гэх юм бол юу гэх анхнаасаа нөгөөний хандлт авах зорилгоор бол хэлүүлээг болохоор яаж хүлээж авч ирсэн ер нь бол надад зүгээр хүлээж авна гэж бодож байна. Хүрээд нэг өөртөө банкнд данс нийлэхэд заавал нэг баталгаад гарын үсэг гэдэг нь шүү дээ. Тэгж яхад яг нэрээ бичгүү гарын үсгээ зурх уу, гарын үсэг зурх нь нэлээ амар юм болов гэдэг. Тэр үеэс яг ашиглаж эхэлснэ айгу тод санаж байна. Миний гарын үсэг болохоор манай их зохиож өгч ийсэн. Өөртөө гарын үсэг зохиож агаад чиний нөгөө нэрний чи ихний үсгнүүд айгу гоё тохирох юм биш тэгээд манай аавыг Амар Төвшин, намайг Азтай гэдэг болохоор хоёр аав үсэг нийлүүлээд айгу зурхад амархан бас айгу гоё ярагдаж байна. Гэт ер нь анегийн зохиож өгсөн гарын үсгийг тэр чигт нь ер нь хэрэглээд явдаг болсон. Заримдаа гарын үсгээ тавихаа мартчихад байдаг. Тавих хэрэгтэй мэн гэдгийг бас аяг ойлгож авсан. Нөгөө зураг алдагдах ч юм уу магадaltaй штэ. Одоо өөрийн зурсан зураг гэж тавих тийм зургийн улгаагаар ашиглах ч юм уу тийм тохиолдлууд их байдаг юм байна лээ. Тийм болохоор одоо өөрийн нөгөө identify гэж байгаа штэ. Тэр хүний өөрийг илтгэх зүйл нь зурган дээр бол гарын үсэг нь бол намайг илтгэж өгөх юм байна. За тэгээ сүүлд нь хэлэх юм гэх юм бол нөгөө хүмүүс аягүй их бусдтай өөрийгөө ингэж ичдэг штэ. Одоо
одоо миний хувьд гэх юм бол одоо юу гэдэг юм энэ хүн ингэж амар гоё зурж хахад миний байж байгаа царай гэдэг ч юм уу. Энэ хүүхд надаас жоохон мөртлөө ингэж лаг зурж штэ гэдэг ч юм уу. Ингээд өөрийгөө амар их годлох тийм бодлууд агих байдаг штэ хүнд. Харин тэрний оронд одоо бусад хүмүүсийн амьдралын экспириенсүүд бүгд өөр байгаа. Тийм учраас бусадтай биш өөрийгөө хэдэн жилийн өмнөх өөртөөгөө харьцуулж байгаарай гэж хэлмээр байна. Чи сайжирсан гарцаагүй илүү сайн хүн болсон байгаа.